Тэгэхээр бид нар ядардаг. Харилцаанд орж байхад бидний сэтгэл санаа үргэлж дээшээ доош болж байдаг. Дээрээ хүссэн хүсээгүй дуу чимээний бохирдол маш их орж байгаа. Дарангуйлагдж байгаа. Орой минь guys, би одоо нэг газар л явж байгаа. Тэгээд ер нь сүүлийн үед ажлын ачаалал ихсээд бас энэ утаа авнаар нэмэгдээчтэй рүү шүн сайн унтаж амарч чадахгүй байгаа. Яг ингээ өдөржингөө ингээл миний амьдрал өрнөөл орондоо ороод нүдэ ханаад онтонгууд дахиад нэг мультиверст очсон юм шиг боцож ингээд миний амьдрал үргэлжлээд байгаа байхгүй юу? Хүн чинь ингээд deep sleep авах хэрэгтэй. Орондоо ороод нүдэ ханаад нүдэ нэхэд өглөө болох хэрэгтэй шүү дээ. Тэгвэл би яг тэгж чадахгүй байгаа. Тэгээ магадгүй янз бүрийн ингээд санаа зовнил ч юм уу тиймэрхүү зүйлүүд байгаа болохоор сайн унтаж амарч чадахгүй байгаа юм болоо гэж бодоод. Тэгээ би түрүү жил яг бас үдээд нэг иймэрхүү байдалтай болж исэн. Тэгээд sound meditation-д ороод би амар сайн унтдаг, бүх унтдаг болж исэн. Тэгээд сая сүүлийн бараг 1 сар ингэж унтаж чадахгүйсэн учраас одоо яг түрүү жилийнхэн дээр арга барилыг дахиж туршиж үзэх гээд sound meditation-д орох гээд одоо явж байна. Тэгээд хэдүүлээ очоод хамтдаа sound meditation-д орж үзье. Алхаад газар ирж байна. Орлоо. Хөгжим бяцлаглалын хөдөж багш. Англи нэршил болохоор Sound Healing Practitioner, Sound Therapist гэж нэрлэдэг. Sound Meditation Mongolia байгуулагдаад 2 жил болж байгаа. Тэгэхээр одоогоос 6500 гаруй хүнд хөгжим бяцлаглалын арга хэмжээг зохион байгуулад хүргэж явж байгаа. Sound Healing Academy гэдэг байдаг. Тэмчээ та хэдийн маань харж байгаа болор аяа. За, singing bowl буюу одоо crystal буюу цэвэр болроор хийгдсэн аяг, энергийн аяг гэдэг. Энэ хөгжмөөр дагнаж суралцаад, тэгээд цаашаа боловсон мэт янз янзын хичээлүүд аваад олон янзын хөгжмнүүд хамтдан тоглолцоороо тэгээд түүнээс хойшоо sound therapy хийж байгаа. 3-аас 4 жилийн туршлагатай багш гэж хэлж болно. За, бид нар нийтдээ 114 чакратай байдаг. Гэхдээ сэтгэл хөдлөлийг өдөртөн захирагч 7 хүрд байгаа. Тэгэхээр бид нар сэтгэл санаа дэше тушаа болохоор нөгөө хүртнүүд чинь гажаад байгаа. Логлогдсон, гацсан, хит хур дээргэн, дуутан, янз янз байдаг. Тэрийг энэ 7 маань зөв хэмнэлт нархан туслаад гэдэг зохиолгоо гэж ойлгох. Олон удаа орохоор энерги тэмцэн одоо хүрт төвчөртэй болно. Нэг удаа орох тэмцдэг гэж биш. Тэгээд дээрэс нь 7 нотоор дуурдаг. 7 нотыг зөв харшилтуулж бид нар тааламжтай мэдрэмж төрнө. Нот алдаатай бол маш тавгүй сонсч чадахгүй бид нар. Тэгэхээр нэг зөв тоглох техник бас явж идэг байна. Зөв харшилтоонууд бас явж идэг байна. Хөгжим бяцлал яадаг вэ гэхээр тодорхой хэмжээний өндөр үйлдэл гаргадаг хөгжмийн зэвсгүүд байдаг. За тэдгээр гарч байгаа үйлдэл маань та бидний тархинд, нейронуудад, эд эсүүдд мөн бидний биений усанд, ясанд одоо хурж очиж үйлчилдэг. За ингэж үйлчилснээр яадаг вэ гэхээр энэ чинь одоо спазм гэдэг процесс явагддаг. Үйлдэл маань хөлийн улаар орлоо, зулаа араагаар гараад ингээд дамжаад үйлцээд энэ өрөөнд бүтэн акустик үүснэ гэсэн. Ингээд дамжаад үйлцэл. Тэгэхээр энэ үйлцэл чинь таны одоо нэг чихрийг идэрэхнийг арахгүйгээр бүтэн ингээд явж байгаа гэсэн. За тэгснээр та бидний тархинд тааламжтай мэдрэмж өгдөг үйлцэл очингод бид нар сайхан амардаг болдог. За нөгөө талаар бидний анхаарал төвлөрөлийг сайжруулдаг. За орчин үед бид нар ингээл унтаалдаг амарсан мэдрэмж авахгүй байгаа шүү дээ, тэгэхээр илүү бид нар гүн ойрсоод тань туслах үйлдэлүүд явна. Тэгэхээр хөгжмийн хоршилтоонуудаас шалтгаалаад биднэрт очиж одоо хүрэх үр дүнгууд өөр гэдэг. Гэхдээ ерөнхийдөө бид нарыг юм амгалан төвшөнтэй тайван байлгахад нь тусалж байгаа нэг юм орчин үеийн шинжлэх ухаанаар батлагдсан. За нөгөө талдаа энерги талыг барьж байгаа. За мөн нэмэлтээр бид нар урлагийн мэдрэмжийг бас шингээж өгсөн байгаа. Гэтэл бид нар орчин үеийн хүмүүстэй модерн хүмүүс гэж нэрлэж байна. Модерн хүмүүс яаж байгаа вэ? Номер 1-ээс бид нар оюуны болон биеийн ажил хийж
Тэгэхээр бид нар ядардаг. За хоёрдугаар бид нар нийгмийн харилцаанд орж байгаа. Харилцаанд орж байхад бидний сэтгэл санаа үргэлж дээшээ дошиг болж байдаг. Тэгэхээр энийг дагаад бидний биеэс ялгарч байгаа тэр үйлдэл дээшээ дошиг болоод байдаг. За гуравдугаар бүгдээрээ хүссэн хүсээгүй дуу чимээний бохирдол маш их орж байгаа. Дарангуйлагдж байгаа тийм үстэй тий. За дөрөвдүгээрт та бид нар удас дэлгэцийн хамааралтай. За энэ яг үгээр нөгөө удас дэлгэцнээс чинь гарч байгаа үйлдэл бидний тахны үйлдэлийг ингээ гимтээгээд байдаг. Дарангуйлаад байдаг. Бас хашилтдаг гэсэн. Тэгэхээр гадны хүчин зүйлүүдээс шалтгаалаад бид нэр тахны дөрөнд болгоно бүрэн дүүрэн үйлцэлж чадахгүй байна гэсэн судалгаа байдаг. Бид нэр саунд терапид орохоор энэ тахны үйлдэлийг хүчээр ерөнхийдөө нэмээд өгчдөг. Хүчээр гэхээс илүү нөгөө бүх долгиоч биеэр тахны нөрөө эд эсрэг орчоор нөгөө унтаа байсан одоо ажиллахгүй байсан те бид нар чинь програмчлагддаг штэ дахиад тэр маань ингээд хөдөлгөөнд бүтэн ороод цочролд ороод нэгэн зэрэг юм тахинд эдэс нейронд ч массаж хийж байгаа шиг мэдрэмж өгнө. Тэгснээрээ бидний тахны үйлдэл сайжирдаг, хүч нь 2 дахин нэмэгддэг. За 2 дахин нэмэгдээд ирэхээр яг бид нар гүн нойроо маш сайн авч чаддаг болно. Тэгэхээр бид нар сайн унтаж амарна. Сайн унтаж амархаар яг бидний биеэс гараас бодлоос чанартай зүйлүүд гарна. Аз жаргалтай 50% болно. За нөгөө талаа бидний анхаарал төвлөрөл сайжирдаг. Анхаарал сайжраад төвлөрөл сайжрахаар бас л бүтээмж өндөр болох нэ шүү дээ. Бидний бие махбод чинь 70-аас 90% уснаас бүрдэж бүрэлдсэн байдаг. За та бид нар ингээ ус салхихаар яадаг вэ? Таалгаа давтамж өсдөг шүү дээ. За бүгдээр ингээ дээшээ хараад твцчинь. Газрын татах хүч рүү ингээ хүндийжин орчингууд дээшээ ингээ ерөөхдөө ус нэгэн төлөвт орчин. Нэгэн төлөвт ороод ирэнгүүт эндээс гарч байгаа үйлдэл 18,000 герц хүртэл үйлдэл. Тэгэхээр ус чинь жирэлцээнүүд давтамжууд өсөн. Тэгэхээр бүр гүндэн хүртэл одоо орж ингээд давтамж үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр түрүү хэлсэн шүү дээ. Спазм үүсээ. За бид нар ингээд ил болчингууд байдаг. За ил болчингуудыг яах вэ? Тасгал масгал хийгээд сулчиж шүү дээ, тэ. Далд болчингууд, энергийн болчингууд гэж байгаа. Бид нар бүрийн дотор байгаа бас энэ нарийн болчингуудаа хөдөлгөж чадахгүй, тэ. За бидний энергийн болчин гэж байгаа. Тэгэхээр тэр болчингууд дээр ийм одоо теншн буюу ингээд зангирлууд, чангалууд, стрессүүд, хар энергиуд уримтлагтаал гэдэг. За би энэ дээр жишээ дурдъя. Та нэг сайхан алхаад явж идэж хажууд чинь маш чангаар машин сигналтай цачин дургуутсан. Тэнд яаж нэ бидний ил ухамсаар ажиллаж байна. Ямар муухай ингээд өөрлөлөө цачаач гэдэг тухайд ууралж хэдэн хормын дараа, хэдэн цагийн дараа оройд мартцсан байдаг. Гэтэл тэнцээ бидний subconscious mind буюу даалт ухамсаар айгүй нарийн ажиллаж байдаг. Тэгэхээр бид нар өөрийн мэдлгүй юм боддог, өөрийн мэдлгүй буруу юм боддог санаа зов. Дандаа даалт ухамсаар ажиллаж байна. Даалт ухамсар контролгүй ажиллаад хахаар тэн дээр стрессүүд, бохимдлууд тэр тавгүй мэдрэмжийг даалт ухамсарч хураагаад кодлцсон. Тэр чинь ингээд турамтлагдал нэмэгдэл яагаад бид нар яагаад ч ингээд ядаргаад орсон, депресд орсон байж дээ. Тэгэхээр тэр бүх зүйлийг эдгээр хөгжмийн үйлчлүүд сулж өгч байгаа зөв гол төрөлтөнд, зөв оримт нь ороход нь чиглүүлж одоо дэмэнж өгч байгаа ийм зүйл байна. Өнөөдөр бүгдээрээ бие дээр өөрсдөө маш гол саунд одоо мандала бүтээхгээд хамтдаа бас ирээд сууж байна гэж ойлгож байна. Тэр усан дэх сайхан үг хэлэлхаар микроскопоор дүрсийг харсан чинь маш гоё юм таснууд үүсдэг тийм. Муухай үг хэлээд муухай үгчүүд сонсогч хахад тэнцээ хүүхдүүд усны бүтэц хөгзөрж идэг. За бид нар дандаа амар тайван аз жаргалтай байдаг. Аз жаргалтай сайн байхаар усны бүтэц сайхан байна. Тэгээ сайхан байгаад ирэхэд биеэс үйлдэж байгаа энерги дүүрэн байна. 2-оос 3 метр бид нар цацж идэг. Тэр юмаа бас дуудаж идэг. За бид нар ингээд дургуцаад, уурлаад, гомдоод, тунаад, зовоол авал тэр доогоор далхыг ялгаруулдаг. Тэр доогоор далхийг бид нар ялгаруулахаар доогоор далхинд зүйлийг өөртөө цаагаараа дуудаж илдэг. Тэгэхээр өнөөдөр бүгдээр өндөр дээд далхи үүсэх гээд хамтдаа байж байна. За энэ бүгдээр намсан бариад байвал сайхан тайлж байна. Эмиг зүгтэн бариад байвал тайлаад хажуудаас хөлдөө авч болно. Үсний боолтнуудаас сонин зүүднүүд үлддэг. Энэ яг хөөхөр бидний бие За сая
meditation, sound meditation дээр орж байгаа гарч ирээд тэгээд яг ингээд нэг сэтгэл толгой тарих бүх юм амар гоё амарлаа. Тэгээ бүх нэг юм биений булчин гоё тавираад сулраад амар гоё болчлоо. Тэгээд өмнөхөөс илүү гоё яалаа. Нэг тийм мэдрэмж бүр илүү гоё үр дүнтэй мэдрэмжийг бүр авч чадлаа. Тэгээд маш гоё болчлоо. Тэгээд та нарт би бүр 200-300% энд орж үзээрэй гэж санал болгомоор байна. Тэгээд хаяг нь болохоор яг ингээд энд драмын театр байгаа. Драмын театраас ингэж яваад энд Соёмп Таурын 14 дахь хүрт байдаг. Гэхдээ заавал нөгөө аппликейшнээр нь цагаа аваад нөгөө тасалбараа аваад орох хэрэгтэй байгаа шүү. Тэгээд би тэр аппликейшн нэгнийхээ мэдээллийг энэ нэгнээс дээр гаргачих. Яа. Тэгээ Instagram-ын үсэж гаргачих та. Гоё болчлоо.